Чи аавда бичлэгийг дүүждэг үү? Яг ч аав нь яг инфлюенсер чиг яг энчээ сурж байгаа тэгээд нөгөө daily vlogging reel гээ байдаг шүү дээ. Өдөр тутмын амьдралаа харуулдаг. Тэр шиг би яг энчээ сурж байгаа юм шиг нэг тийм reel авч өөртөө авах гэсэн юм. Чи надад бичээд өгч. Hi guys. Филиппин улсын Себу хотын QQ English сурч байгаа миний нэг өдөртөө танилццгаая. За би сургуулийнхаа дотор байранд капсул өрөөнд байгаа. Хувийн орон зайтай бүх юмнууд маань хангалттай багтана. Ер нь дотроо том, зөвхөн амрах зориулалттай олуулаа байдаг тул их сонирхолтой санагдсан. За тэгээд өглөө босоод ямар ч байсан сайхан сунаагаад, усанд ороод, шүд амаа угаагаад өнөөдөртөө бэлэн болно. Өглөөний цаг өөртөө тул ямартай ч хичээлд орохоос өмнө өглөөний цагаа унна. Энд дандаа буфет хоол гардаг тул амар идэх хоолоо шууд сонгоо явчихна. За цаагаа очоод шууд хичээлдээ суусан. Өнөөдөр би өдөөс өмнө 2 цагийн ганцаарчилсан хичээлдээ яг гадаад багш тул ичиж санаа зовх юм байхгүй сайхан ярилцаад гоё ойлголцоод явчт юм байлээ. Ер нь Монгол багш байсан ч би тэгэд ичгүүгээр асуух зүйлээ асуух хэрэгтэй л юм байлээ. 2 цагийн хичээл дуусаад өдрийн цайны цаг болоход 1 цаг дутуу байсан тул би 3 давхарт байдаг фитнес рүү орж жоохон дасгал хийсэн. Тэгээ ер нь дасгал хийх хэрэгтэй гэдгийг энд ирснээс хойш ойлгосон. Дасгал хийдэг болно гэж бодож байгаа. Та ажигсан хийгээрэй. За тэгээд өдрийн цайны цаг болоод сайхан жигсэн. Тэгээ дараагийн хичээл маань өдөр 4 цагаас байсан тул би хичээлээ хүлээнгээ бассейн орж сэлсэн энэ хардаа хараараа сэлж агаад тэгээд далайн хэрэг дээр давлгааны дуу сонсож гоё хэсэг суусан. За тэгээд эргээд хичээлдээ орсон. Энэ хичээл групп хичээл байсан. Өөр улсын хүмүүстэй хоорондоо ярилцдаг хичээл бас их сонирхолтой. Миний урд сууж байгаа энэ Япон охин айгүй хөөрхөн охин байсан. Тэр яг уу. За тэгээд мэдээж оройн хоолны цаг. Тэгээд энэ төр нэрснээс хойш багш нартайгаа айгүй гоё найзууд болж байгаа. Энд тийм таарах бүртээ мэндтэй устай. Одоо энэ бол Ohio-гаас ирсэн Америк багш. Тэгээд таарсан газараа шууд нэг гоё битээр ярилцаад байдаг. За энэ хэд бол надтай адилхан суралцж байгаа хүүхдүүд. Хичээлийн цаг дуусны дараа би тэд энэ дундын өрөөндөө бас буу муу халдیں۔ Тэгээд би тэд ярилцж байгаа доошоо бууж бильярд, ширээний теннис тоглохоор болоод гоё тоглосон. За тэгээд унтахынхаа өмнө өнөөдөр мэдсэн зүйлсээ батадгаж хичээлээ давтаж жаахан суусан. Энэ манай өрөөний нөхөр 15 настай орос залуу энд сар сурч байгаа. Тэгээд би тэр жаал буу хаалж байгаад амарсан да. Тэгээ ер нь капсул өрөөнд дотор байх нь илүү давуу талуудтай санагдсан. Хүмүүстэй ярилцсан, ганцаардахгүй, найзуудтай уулна. Дотроо болохоор бүр амар байсан. Тэгээ та хэд бас энэ дээр ч сурахаар болвол буудалд биш капсул өрөөнд байвал их гоё шүү. Буудлаас бол 3 дахин хямдхан. За ингээ миний өнөөдөртөө танилцсан найзуудаа баярлалаа. Та хэд бас ирж сураарэ баяртай. Удахгүй влогоор уулзацгаая.